Төрийн шагналд зохиолч Далхаагийн норов. Нүнжиг өгүүлэг. Нэг үүрээр халуун хүнжил хуу татхад уулын сэрүүн цэнгэг агаар намайг тэврэн авна. Эр хүн шиг ирвэлзнэ хөө. Мордо татах боллоо гэх цогаахын дуу сонсогдно. Хилдгий саран баруун уулын шил дээр очиж цолмон хөөрчэм. Шүүдэрт ногоонд хөл нүцгэн гүйхэд уулын хүүшид таван алдын аргамжаатай баг зээрд намайг таньж аяархан үүрсэн. Болж марж иргэж хөхөгийн үнэр үүлэн сүүдэр шиг унана. 2. Наадмын замд. Цогаах 2 заглаа хөтлөөд морин цагаан шүд гарган бор бялзуу хайг салхи сэвэлцтэл эсгэрнэ. Унжава урт борлог морь дааг шиг багдаж харагдана. Би шагай зээрдийг хөтөлж баг зээрд хантайрахтай сул дагна. Маргааш яах бол гэхээс миний зүрх огшин амьсгал дээрдэнэ. Хүний газар нэрээ хичээнэ. Мордосоо нүд салгаж болохгүй шүү гэж цогаах захина. Наадмын замд явхад газар дэндүү холдож, уулс хэтэрхий томдож үзэгдэнэ. 3. Наадмын 2 дахь өдөр. Инээхийн дон туссан цогаах 2 зээрдийн хооронд хотонгийн хошин хузуураа барин гүйж хөдлөг гэж бахардан хэлнэ. Би баг зээрдээ хөтлөн тойрон шавсан олны дундуур зай гарган явхад гайхан биширсэн түмэн харц өвдөг чичрүүлнэ. Хоолой арган нүдэнд чийг даана. Бугтын 2 зээрд. Өчигдөр их насанд удаа ташаа түрүү магнаалсан 2 загалын дүү морд юм гинэ. Гэх үгс чихэнд там том атлаа цээжинд ярав. Монгол эр хүлэг морь 2 аз баярын тэнгэр нэгтэй юмсноо да. 4. Наадмын нөгөөдөр. Намайг нутгийн улс бараад болж өгөөд цогаах шагай зээрдээ хөтлөн зам салан давхиж одлоо. Будар тоосон миний цээжинд суунаглана. Аргагүй шүү дээ. Миний ах биш юм чинь. Эрхэлж дагдаг баг зээрд минь танихгүй хүнд хөтлүүлээд хаа газар янцгаач яваа бол хэмээн санахад би дотуур мэгшин. Их 2 загалж гэсэнтэй. Баг хайрхныхаа мөнх цасны усаар ундаалж өссөн болохоор бусдын газрын ногоон хүртэл амнаас унж байгаа биз. Цогаахын түнтгэр хар түрийвч ямар үнэртэйг мэддэг болов уу? Уг нь цогаахын л үнэр шүү дээ. Гэртээ харин гэхээс газар дэндүү ойртож уулс хэтэрхий намсна. Дүүнэртээ авсан хайрцаг ёотон хавирга холгоно. 5. Сар өнгөрлөө. Хэнхэр цогоогийн азрахтай адууг цахирын хисаанд аянга нэргчгэж гин. Юм мөнч нарийн учиртай яам. Хайрын сайхан хурдан удмын адуу. Хэнхэр цогоод хүлгийн тэнгэр аргагүй л гомдож дээ гэж хөгшөд хөөрөлдөн буурал толгойгоо сэгсэрнэ. Шагай зээрд нь яасан бол гэж асуух гэвч өвгдөөс дальдарна. Ижилдээ ганц хурдан хүлэг үлдсэн юмсан. Хүлгийн тэнгэр гэдэг нь нүдтэй болов уу, үгүй болов уу гэж бодоход тарваг хошгорч, царцаа шарган, нохой хуцаж сэтгэл үймүүлнэ. 6. Тэр нэгэн шөнө. Аав цогоо 2 халамцуухан ярилцаж суув. Ээжийн цайны ааг ханхална.
Би тооны дааг тэгнсэн хоёр цагаан одыг ширтэн алин дээр нь хүлгийн тэнгэр байдгийн болоо гэж бодно. Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ гэж аав хэлв. Яадаг юм? Надад мөнгө хэрэгтэй. Нутгийн та нар л намайг ойлгохгүй болохоор би хаажхвалж байна. Би угна. Загчны нутгаас нэг хүүхэн босгож ирэх гэсэн юмсан. Сайн ч хүний үр, сайхан ч хүүхэн. Хүний тийм үрийг авчраад би янга тохиулж, ям буу идлүүлж азгунуулахгүй гэсэндээ л 3 морой зарсан юм. Би хүнээ бодох уу? Адуу бодох уу? Гэж цогоо ах цээж түрхэд уулын чинээ харс өдөрт нь үнийн толгой үзэгдэхгүй болно. 7. Намайг дахин сэрхэд тоон тэгнсэн хоёроод хэлт хийжээ. Шагаа зээрдэд хичнээн их үн хайсан гэж. Гэтэл энэ борхуу уйлаа салдаггүй. Ерөөсөө эхлээд л их заглаан хүнд өгөхөд мэлтэлзүүлж эхэлсэн юм. Сүүлдээ бүр дотор эвдрээд тэгээд шагаа зээрдээ аваад үлдсэн юм. Тэгтэл 18 адууг минь хуугаар нь аянга нэргчгсэн мөртөө ганц шагаа зээрд зүгээр шүү. Нөгөө хэдийгээ сандаг ч юм уу, адуусны зүн ч юм уу, адуу захлаад салж зогсоод нэг л биш байсан юм. Гэх цогоо ахын дуу сонсогдоно. Эр хүний гундаж гонсоож явах өдрийн алийг тэрэх дэ дүү минь гэж сэтгэл засна. Тэгснээ дууллаа. Шар талын цэцэг нь сайхан нарандаа гандна гэл цогоо ах аав хоёр хоолой нийлүүлэн цангинуулахад эрхлэн дагдаг баг зээрдийн минь мэл хар нүд тоонон зайцаар харагдаж цоргоо хонгор янцгаалт нь уулын чандаас сонсогдов. Ай хөрхи. Сайхан нарандаа гандах заяатай шар талын цэцгээ гэж. 8. Өглөө нь айргаар мэлалгасан юм шиг бэлэгт цагаан сартай хан сайхан хавиргат хаан суудал ташаатай шагаай зээрд мөр манай шузганд уяатай байх юм гэж хэнч сонсонгүй. Амгай зуу зайд нь алдад цэнхэр хадаг зүгээд орхижээ. Шагаай зээрд намайг танив уу? Ившэн тамшаагаад толгоогоо өгөн маажуулах гэж шөргөөнө. Тэр тоолонд хадаг намирна. Хадаг намирхад сэтгэл намирна. Мэчд гудайлгаад мордсон цогоо ах минь хаан дуулж яваалаа гэж санахад дуртмал нарны туяанд уул тал налаавч тэртээ хөндийн хөх уняар хүүхэн худагтын хөөсөн 33 шаргын тоосуу гэлтэй балартан суунаглана. Бор бэлзүү хайн босон суун жиргэн. 9. 5 хоног өнгөрөв. Цогоо ахыг ятгаж шагаай зээрдийн буцаахаар мордсон аавын бараа дурангийн амд тодорч тодрох тусмаа томорно. Дэрэгтэл хатрах морины салхинд шагаай зээрдийн 100 дахь цэнхэр хадаг дэвлэзэн. Уян дээр угтсан ээжд хэлсэн үгийн сонсвол ирээд буцсныхаа маргааш цогоо ах сайхан загчин хүүхнийхээ нутг руу аймаг дамжин нүүгээд явчихсан байна гин. Талд таан хинзэлж ууланд тошлог хүрэнтэж эхэлсэн тэр цагт орой дээрээ 2 цохиотой мөстийн их нуруу уужим суудалтай монгол эмээл шиг эцгвэрч харагдаж билээ. Зохиолч Далхаагийн норов. Уншсан Эрхэнбаярын Баттарж.